Баян Сэлэн гишүүн. За өршөөл хэвлэл мэдээллийн байна. Өршөөлийн хуулийг өнөөдөр эцэл найруулгын сонсож байна. Энд бол төр бол энэ 76 төр бол энэ төрийн албаагчид ард иргэд төрийн хооронд ангал үүсэж болохгүй гэдэг энэ зарчмыг би бол баримталж явдаг. Өнөөдөр би төрд байгаа хүмүүс ярьж хэлж байгаа ч гэсэн бодож ярьж авах хэрэгтэй. Өнөөдөр 76 хулгайчид 76 битэл тэдийг үржсэн хулгайч нараа гаргаж байгаа мэтэр ингэж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд энэ хуулийн дээр төр бол өнөөдөр алдаж энтсэн аавын хүүхдүүдтэй нэг удаа өршөөн хэлтрүүлж ялаас чөлөөлж байгаа асуудал байгаа гэж ойлгож зөвөр тайлбарлаж ойлгох хэрэгтэй. Анх удаа бид нэр эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультайгаа уялдуулж бас энэ өршөөлийн хууль маань бас гарч байгаа гэдгийг бас ойлгож хүлээж аваасай гэж би бол бодож байна.